Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй байдаг вэ? Үд түнд буюу нартай өдөр тэнгэр голдуу цэнхэр өнгөтэй байдаг. Яагаад нийлягаан, ногоон, улбар шаар биш цэнхэр гэж? Яагаад гэвэл нарны гэрэл газрын гадаргад хэрхэн ирж байгаатай холбоотой юм. Хэрв нарнаас газрын гадаргад ирж буй гэрлийг харвал цулгуй цагаан харагдана. Гэвч тэрхүү цагаан өнгө солонгын бүх өнгийг бүрдүүлдэг байна. Тэгвэл таслаг бүтэц бүхий шил буюу призмыг ашиглан нарнаас ирж буй гэрлийг түүгээр гэрэлтүүлж харвал дээрх солонгын өнгнүүдийг тус тусад нь харах боломжтой. Гэрлийн энерги өөрөө долгиолын хэлбэрээр тархдаг юм. Гэрлийн янз бүрийн өнгнүүд өөр өөр долгионы төрлөөс үүснэ. Жишээлбэл бидний нүд улаан гэрлийг таних үед бид үнэндээ нэг нь нөгөөгөөс хол зайтай сунсан урт гэрлийн долгионыг харж буй хэрэг юм. Харин бидний нүд цэнхэр өнгийг таних үед хоорондоо маш ойрхон зайд орших олон жижиг гэрлийн долгионуудыг буюу богино долгионыг харж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гэрлийн өөр өөр өнгнүүд нь гэрлийн долгионууд хэрхэн сунсан байдлаар тодорхойлогдно. Эдгээр өнгнүүд бүгд нийлж гэрлийн спектрийг бий болгох бөгөөд тэр нь та бидний хардаг гэрэл юм. Тэгвэл нартай өдөр бид тэнгэр рүү харахад яагаад зөвхөн цэнхэр өнгийг хардаг вэ? Нарны гэрэл бидний амьсгалдаг агаар буюу дэлхийн агаар мандлын хийн давхаргыг ирж мөрөхөд бидэнд харагддаг цэнхэр өнгө үүсдэг байна. Нарны гэрэл дэлхийн агаар мандалд ирэх үед агаарт агуулгадж буй хийнүүдийн улмаас бүх чиглэлд тархдаг. Дэлхийн агаар мандалд агуулгадж буй хийнүүдийн төрлүүд нь ихэвчлэн богино долгионыг сарниулдаг цэнхэр өнгийн олон жижиг долгионууд байдаг. Тэгвэл бидний харж буй цэнхэр өнгө нь агаар мандалд тархсан цэнхэр гэрлийн долгионууд юм. Харин нар жаргахад тэнгэр яагаад өөр өнгөтэй байдаг вэ? Тэгэхээр нар тэнгэрийн хаяар төхөж доошлох тусам нарны гэрлүүд агаар мандлын урт зайг туулж бидэнд ирдэг. Иймд улбар шар болон шар гэрлүүд агаар мандлаар дайран өнгөрч бидний нүдэнд шууд ирдэг юм. Хэрв тэнгэр бүхэлдээ улаавтар харагдаж байвал шороо бохирдвол эсвэл утааны арай залууд агаарт байгаагийн илрэл юм. Эдгээр арай залуудын нөлөөгөөр цэнхэр гэрэл сарниж тэнгэр улаан өнгөтэй болдог байна. НАСА-гийн дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд эдгээр арай залуудын хідэн агаарт агуулгадж байдгийг судалдаг юм. Эдгээр хиймэл дагуулуудаас авч буй мэдээлэл нь урьдчилсан мэдээ гаргахад агаар дах арай залуудыг тандахад туслахаас гадна бидний амьсгалж буй агаар аюулгүй гэдгийг мэдхэд чухал үүрэгтэй. Тэнгэр хөвчлэн цэнхэр өнгөтэй байвал энэ нь сайн мэдээ. Одоо харин та яагаад гэдгийг нь мэддэг боллоо.